Эрхэм хүндэт сонсогчдоо та бүхэн очроор орлох судрын 12 дугаар бүлгийг сонсноо. Бас бус нэгэн гэрийн эзний мэрэгэн бошогт нэгэн хүү байлаа. Тэр нь гөрөөс шувуу тэргүүтэн олон амьтныг алдаг. Тийм атал очроор орлогчийг уйшигч билээ. Тэр хүү залуу насндаа үхээд хүүрийн элч ис гарлаа. Тэр хүүгийн сүнс эрлэг номон хааны дэргэд очивоос номын хаан зарлиг болрон хүүчи буян хилэнч юу үлдэснээ мэдхүү гэсэнд буйны зүйл нь очроор орлогчийг олон унсан билээ. Хилэнцийн зүйл нь олон амьтныг алсан гэж өтсөнд гэрэлгүүд бичиг толинд үзээд өгүүлрэн очроор орлогчийг гүйцэд хагас урд хожид олон уншжээ. Зорж сансан зүйл огт үгүй. Харин хилэнцийн хувьд 4,000 гаруй амьтныг алсан байна. Бас багсаага хилэнц байна гэсэнд хаан бэр зориулж ис санавч болох тэр юуны тулд хэмээвэс. Тэдгээрийг түүнчлэн ирсэн бурхад мэдэж, түүнчлэн ирсэн бурхад үзэж, бас хагас уншнаарч болохыг дөрвөн бадагтай шүлгийг үнсний буян цогцыг номлож үл гүйцэн гэж номлосон тулд болно. Ер явж төгснөгдсөн бурхны номлосноос буруу үл болохын тулд энэ хүүгэн буянг олох нь зүүн хэрэгэ. Хүүчи насны хэмжээ болоогүй боловч олон амьтны зовлонгуудыг үзээд эндээс орон гэртээ харж урдын ёсоор хүн болж буян үйлт чамайг буцааж хариулсан нь ганцхан очроор орлогчийг үнсний тус эрдэм байна. Хаан зарлиг болсонд урдын мах бодиор хүн болоод очроор орлогчийг 108 удаа бүтээгээд 108 хүнд өгөөд өөрөө ядам болгон уншлаа. Тэндээс хүү урт наслан буян сайн болон дэлгэрээд эцэст нь бод хутгийг олжээ. Ихэн сонсогчдоо та бүхэн очроор оглох судрын 12 дугаар бүлгийг сонслоо.